Эрх баригч Монгол Ардын нам 2016 оны сонгуульд өрсөлдөгтөө ямар нэгэн татвар нэмэхгүй гэдэг амлалтыг ард түмэнд өгсөн. Гэвч Эрдэнэ хотын засгийн газрын үед олон улсын валютын сангийн хөтөлбөрт хамрагдсанаар 7 төрлийн татвар нэмэгдсэн. Өнөөдөр татвар нэмэгдүүлснээс үүдэж өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үн нэмэгдэж, нөгөө талаар иргэд авч байгаа цалингаасаа төлж байгаа татварын хэмжээ өссөн зэрэг нь ард түмэнд бодит дарамт болж байна. Иймээс энэ асуудлыг засгийн газар яаралтай шийдэхгүй бол үндэсний хэмжээний эсэргүүцлийн хөдөлгөөн өрнүүлнэ гэдгээ сөрөгчний зүгээс мэдгдлээ. Бид чадны хэмээ амлаж байсан Монгол Ардын намын засгийн газар олон улсын валютын сангаар халахвч хийж хийн тооцоо судалгаагүй 9 төрлийн татвар нэмсэн бодлогогүй шийдвэрээ цуцлахыг арс нам шаардаж байна. Монгол төмнийг сонгогчдыг хуурч төрийн эрх мэдлийг авсан амлалтаасаа угарсан улсын их хурлыг тараах хүртэл одоо улс төрийн хатуу тэмцлийг бол хийх болно гэдгээ энд бас хариуцлагатайгаар мэдэгдэж байна. Сөрөгчний зүгээс жил гаруй хугацаанд эрх баригч Монгол Ардын намын явуулж байгаа бодлого үйл ажиллагааг анхааралтай ажиглаж дуугаа байсан гэдгээ хэвлэлийн хурлын үеэр хэллээ. Гэтэл олонхан явуулж байгаа бодлого сонгуульд амлсан амлалтынхаа эсрэг яваад байгааг яавч зүгээр хараад суухгүй гинэ. Тухайлбал хадгаламжийн хүүнээс татвар авах болсноор иргэдийн халааснаас 136 тэрбум төгрөгийг төр хулгайлж байна гэдгийг улсын хурлын гишүүн Наран Туяа мэдгдлээ. Өнөөдөр Монгол улс 10 ихнээ 440 тэрбум төгрөгийн хадгаламжтай. Энэ хадгаламжийн дундаж хүүн 13 гэх юм бол сардаа жилдээ тэрбум 300 нэг ихнээд 300 гаруй тэрбум төгрөгийг энэ өрх гэрүүд хадгаламжийнхаа хүүний орлого гэж авдаг. Иннээс нь одоо заримаас нь 10 хэмжээнээс нь хамаарат 25% хүртэл хувийг авчихлаар дундажлсан тооцоогоор 136 тэрбум төгрөгийнх нь өрх гэрд очих орлогыг төр өнөөдөр авчиж сууж байгаамаа. Одоогоос 7 сарын өмнө засгийн газар олон улсын валютын сантай хамтрах асуудлаар улсын хурл шийдвэр гаргаж байсан. Тэр үед сөрөгчний зүгээс татвар нэмэгдэх гэж байгаа асуудлыг нухацтай судалж өөр гарц гаргалгааг хайж болох боломж байсныг байсан. Гэтэл өнөөдөр нэргсэн хойно хашгируу гихчээр улсын хурлыг тараад засгийн газрыг огцруулна гэж байгаа энэ үйлдэл нь ямар нэгэн үр дүнд хүрэх үгүй юу гэдэг нь эргэлзээтэй байна. Улсад бол одоо энэ нефтийн бүтээгдэхүүний үн нэмэгдэж байна.